Админ нэмэх, энгийн хэрэглэгч нэмэх, хэрэглэгч устгах, цаажаа ресерч хийж үйлдвэрийн тохиргоороо шилжүүлэх зэрэг бичлэгээр тайлбарлая. За бүх үйлдэл хийхэд од жагт гээд ордог байгаа. Од жагт гээд админы бүртгэлтэй хуруугаа уншуулах юм уу, карта уншуулах 6 оронтой кодоо хийгээд миний рүү нэвтэрдэг байгаа. За одоо энэ цааж үйлдвэрийн тохиргоотой байгаа. Од гараа ойртуулаад гэрлийн насаагаад од жагт гээд. За одоо хүн бүртгэлэг болохоор шууд миний рүү орно. За энэ дээр нэг дээр edit user гэж байгаа. За нэг дээр edit админ нэмэх, энгийн хэрэглэгч нэмэх гэдэг байна. За админ нэмэх. За edit card та finger уншуулна уу гэдэг байна. Захаа нэг дээр дарна. За одоо 3 удаа нэг дээр дарахаар follow voice болж байна. Од жагт гэж ороод. За одоо ингээд гэрлэн унтрахаас өмнө 5 удаа оргоо. Гэрлэн рүү унтарчих юм бол дахиж ийн гэсэн үг. За ингээд 5 удаа ороо уншуулсны дараа 0.0 хэрэглэгч гэж гарч ирж байна. За үүний дараагаар follow voice нь унтраагүй байхад нь карта уншуулна. За нэг карта уншуулсан. Одоо нөгөө карт чинь. За ингээд 3 болон энэ 2 карт админ болсон гэсэн. За үүний дараагаар 6 оронтой нууц кодоо бас админаар үргэлжлүүлээ хийж болно. 2 3 4 5 6. За нууц код бол заавал араас нь жагц тардаг байна. За нууц кодыг 2 удаа их хэвээр баталгаажуулж ахиж нэг юм гэсэн. 1 2 3 4 5 6 жагт. За ингээд 4 админ бүртгэжлээ, 3-гаа хийчлээ, 2 карт хийчлээ. За нууц кодоо ингээд утсандаа сануулчлаа гэсэн. За үүнийг одоо ингээд хуруугаа уншуулсны дараагаар одоо ингээд бүртгэлцсэн болохоор одоо хуруугаа уншуулахад за ингээд цааж маань ингээд онгооч юмаа. За одоо түрүүний нууц кодоо ихэд 1 2 3 4 5 6 гэд нууц код хийсний дараа заавал жагтаарна. За карта одоо шалгая. Карта ойртуулад. За ингээд 3 дахь хэрэглэгч онгойлгож байна. Мэдээл гарнаа. За мэдээч энэ бол гарахтаа хонхоод ингээд цоожилж гарч болно. За үүний дараа болохоор энэчээс хоох байгаа. За хоох дарахаар дотор камераснаа дотор. За одоо энгийн хэрэглэгч нэмхийг. За админ болвол нийтдээ 7 админ бүртгэх байгаа. Сая 4 админ бүртгэгдсэн. Энгийн хэрэглэгчээр одоо 293 бүртгэнэ гэсэн үг. За бүх үйлдэл хийхдээ од жагт гэж орно. Од жагт. За одоо админ 3 уншуулах мó карта уншуулсан ч болно. Эсвэл 6 оронтой байгуулсан ч болно. За тэгэхээр ингээ нөгөө меню нэгдэж байна. За edit user. За админ нэмэхгүй энгийн хэрэглэгч авахгүй. Нэг дээр дараад одоо 2-оор. За карт finger хийнэ гэж. За ингээд follow voice боллоо. За магадгүй одоо ингээд 1 2 энгийн хэрэглэгчээр ингээд бүртгэж чинь. За энгийн хэрэглэгч болохоор 10-аас дээш ингээд тоос ингээд гарч ирнэ. За одоо магадгүй ингээд заримдаа нэг хурууг юу н олон уншуулчих болно. Яаж дарсан ингээд уншихын тулд ингээд за ингээд дараа гэр бүлийнхээ өөр үнийг ахаад ингээд уншуулад 5 удаа уншуулж. За нэг хурууг ер нь бол олон уншуулах тусмаа яаж дарсан онгооно гэсэн үг байна. За ингээд гişүдээ ингээд нүчнэ. За одоо өдрөөс гарахтаа одоор дарна. Одоор буцах товч. Ингээ гарчихна. За одоо миний түрүү энэ хороо өдөр бүртгэгдсэн болохоор шууд онгоо. За хэрэглэгчдийг одоо нь 12 тэг 12 гээд хэрэглэгч байна. За хэрэглэгчийг
Яаж устгах вэ гэхээр за орууллаа. Од чах тэгээд хуруугаа уншуулад админ хуруугаа уншуулж меню рүүгээ орлоо. За дээд user гэдэг нь delete user гэсэн хоёр дээр байгаа. Хоёр дээр дарлаа. За устгах номер гэж байна. За 2. За одоо ингээд би за TIG 12 сүүлд уншсан. TIG 12 гээд тоог устгах байна. За ингээд одоо TIG 12 гээд хэрэглэх чи ингээд устгах байна. За одоо энэ дуу хэрвээ чанга байвал од чах тэгээд за админ хуруугаа уншуулад меню рүү орчихно. За 3 дээр систем сет гэж байгаа. За хад 3 дээр дарчаад 2 дээр volume гэж байна. За volume нэг дарахад off болчихно. 2 дарахаар low гэдэг дуу нараа багасчихна. За утсыг бишээ. За утастай бас холбож болно. Энэ тусдаа бичлэгээр байгаа. За тэгээд одоо цаажаа үйлдвэрийн тохиргоороо шилжүүлэхэд бүх саяныхаа тохиргоонуудыг бүгдийг нь устгахыг гэвэл од чах тэгээд за аль нэг админ 3 юм уу карта админуудаа уншуулна. За 3 дээр систем сет гэж байгаа маа. За 3 руу шууд орчих. За 4 дээр reset set гэж гарч байна. За 4 дээр дарлаа. Окей, устгах уу? Жахтарнаа гэж. За ингээд дуу нуртал чангасаад одоо ингээд бүх цоожол үйлдвэрийн тохиргоотой төрөний эдэн тохиргоо бүгд гарсан гэсэн үг ээ.